За хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1% болгоод ямар үр дүн гарах вэ гэдэг дээр бас хэд хэдэн асуулт байна. Нэгдүгürt мэдээллийн зөрүүтэй байдал бас бидний дунд байгаад ах шиг байна. 2.7 орчим их найд хөнгөлөгднө 9% гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл үүнийг яг бага орлоготой иргэдэд хідэн, дунд орлоготой иргэдэд хідэн, өндөр орлоготой иргэдэд хідэн очих вэ гэдгийг гаргаад өгч. Тодорхой гаргасан судалгаа байна уу? Яг тэгэхээр засгийн газрын хурлын тэмдэглэл дээр Монгол улсын хувьд гэж байгаа. Хувь хүний орлогын албан татварын нийт орлогын 71%-ийг хамгийн өндөр орлоготой хэсэг буюу нөгөө хувь хүний орлогын албан татвар төлж байгаа иргэдийн 13% нь л бүрдүүлж байна гэж байгаа. Тэгэхээр чи үлдсэн одоо 29%-ийг татвар төлж байгаа нийт иргэдийн 87% нь бүрдүүлдэг гэсэн юм статистик нь харагдаад байна л да. Тэгэхээр бид нар 1% нөгөө үрхийн амьдралд хэрэгтэй, бага дунд орлоготой иргэдэд хэрэгтэй гэж чөлөөлөх гэдэг эн чинь нийт одоо масс нь өндөр орлоготой иргэдэд очиж нөлөөлөх гэдэг юм шиг үстэй. Энэ судалгаа яагаад зөрүүд байна вэ? Баярмаг гишүүний хэлж байгаагаар болохоор зэрэг үндсэндээ нийт одоо энэ хувь хүний орлогын албан татварын төлж байгаа иргэдийг аваад үзэхээр 80% цалингаас байна гэдэг. Гэтэл татварын ерхий газрын даргын мэдээлж байгаагаар болохоор эн чинь бусад орлогууд орж ирээд байна гэж. Энэ дээр ангилсан ангилал судалгаа байна уу? За дараагийн асуудал. Орон нутгийн төсөв тасарна гэдэг асуудал ярьж байгаа. За мөн ялгаагүй засгийн газрын хурлын тэмдэглэл дээр орон нутгийн төсвийн орлогын бүрдэлтийн 52% нь энэ хувь хүний орлогын албан татвараас бүрдэж байгаа гэдэг зүйлийг оруулсан байна. 52%. Тэгэхээр энийг бид нар 9% болгож бууруулснараа магадгүй нэг 47-8%-ийн орлогын их усүр дутхан л дээ орон нутгийн. Тэгэхээр энэ өөрөө эргээд улсын төсөвдөр нөхөх орон зайг хаанаас гаргана гэд тооцоож хууль ночлогчоос энийг бас оруулж байгаа юм бол татварын ерөнхий газар мэдээлж байгаа нь болохоор сая одоо энэ 52% гэдэг засгийн газрын юун дээр хурлын тэмдэглэл дээр байна. Гэтэл Баярмаг гишүүний тайлбарлаж байгаагаар орон нутгийн төсвийн 80% нь улсын төсвөөс орон нутагт мөнгө өгч байна. Энэ бол төдийл нөлөө үзүүлэхгүй гэдэг агуулгаар бас тайлбарлаад байна шүү дээ. Тэгэхээр энэ мэдээллийн зөрүүтэй урсгалуудыг нэгдүгürt бас нэг ойлгомжтой ижилтгэж авмаар байна. Хууль ночлогчийн хувьд засгийн газрын зүгээс оруулж ирж байгаа мэдээллүүдийг, датануудыг нэгтгэж хоёр талаасаа тайлбарлаж өгчээ. За орон нутгийн төсөв, за улсын төсөв аль аль нь ялгаагүй. Төсвийн орлогын бүрдэлтэн тодорхой хуваар нөлөөлж байгаа учраас энэ төсвийн төсөөллийг төсвийн өрөөний мэдээлэл хэлэлцэж байгаа энэ цаг хугацаанд энэ 2.7 их найдыг хаан сууна гэж оруулж ирж байгаа. Хаанаас хасах, танах боломжтой гэж оруулж ирж байгаа. Мэдээж энэ бол одоо төсвийн тодорхой нэг хэсгээс хасагдаж таарна. Эргээд бид нар татвараа бууруулна. Дээрээс нь тэтгэвэр тэтгэмж нэмнэ гэвэл нөгөө дутсан их усроо хаанаас олох гэж байгаа юм бэ гэдэг л ийм нөхцөл. За Баярмаг гишүүн хариулъя. За энэ мэдээллийн зөрүүтэй байдлыг бол одоо бид мэдэхгүй. Манайх бол яг үндэсний статистикийн газрын мэдээлэл дээр үндэслэж байгаа. Одоо энэ надаа энд байна л да. Суутганаар 81%, шууд бусаар 1% гээд жишээлбэл энд ингэ байж байгаа байхгүй. Тэгэхээр яг эсвэргээрээ энэ бол арай л дэндүү том зөрүү те. Тэгэхээр энийг одоо би бол одоо юу гэж тайлбарлахыг мэдэхгүй. За ямар ч байсан ингээд 973 мянган иргэн 1.9 их найд төгрөгийн татварын цалингийн одоо татварын одоо цалингийн орлогоос энэ хувь хүний орлогын албан татвар бүрдэж гин гэж. За 96 мянган иргэний 21 тэрбум төгрөг нь шууд бус орлогоос гэж. За ингээд 115 мянган иргэний 79 тэрбум төгрөг болохоор үйл ажиллагааны орлогоос гэж байгаа. Ингээд энэ үндэсний статистикийн газрын мэдээллийн саяны энэ миний хэлж байгаа мэдээллийг хувьлаад үзэхээр цалингийн татвар нь 81%, хөрөнгөний орлогын татвар нь 13%, үйл ажиллагааны орлого нь 3%, хөрөнгө борлуулсан шилжүүлсэн орлого нь ингээд 0.93%, шууд бус орлого нь 0.87%, бусад орлого нь 0.1 гэд. Энэ бол үндэсний статистикийн газрын мэдээлэл шүү. Нэгдүгээр. За энэ бол Дэлхийн банкны судалгаанаас авсан төрөнийг 80% гэж хэлсэн тийм. Ерөөсөө орон нутгийн төсвийн бүрдүүлэлтийн одоо 80 орчим хувь нь ингээд улсын төсвөөс ордог гэсэн юм судалгаа байгаа. За энэ дээр би зөвхөн сумын жишээ хэлэхэд нэг сумын одоо дундаж 2000 орчим иргэнтэй сумын одоо хувь хүний орлогын албан татвараас бүрдэж байгаа орлого нь 200 сая байна гин. Би бас судалгаа хийлээ. За цалингийнх нь болохоор 140 сая. За бусад одоо тэр үйл ажиллагааны орлого, малын үеийн татвар, бууны татвар нь 60 сая.
Тэг ингээ 200 сая байдгийн байна. За гэтэл тэр аймгийн төсөв 2.1 тэрбум. Би сумыг ярьж байгаа шүү дээ. 2.1 тэрбум. Тэгэхээр ерөөсөө бараг 90% нь улсын төсвөөс аймгаас орж ирж байгаа нь ингээд нотлогдож байгаа байхгүй. За мэдээж энд бол наривчлсан яг 333 сумынх яаж гарсныг бол бид нар судалгаа авах гээд өгсөн байгаа. За мэдээж нөгөө орлоготой аймагуд байгаа нэг хэдхэн аймаг байгаа шүү дээ. Тэрнээс бусад нэг 14 15 аймаг бол улсын татаасаар л амьдардаг. Улсын татаасаар амьдардаг. Тэгэхээр энэ аймаг ингээ амьдрна гэдэг чинь яг ингээ доошоо пропорцлоод үзвэл сумууд бүгдөө л бараг л одоо 90% одоо сумынхаа зардлын 90%-ийг улсын төсөөс авдаг гэсэн ийм одоо тооцоог бол бидний зүгээс хийж байгаамаа. За одоо ямар зүйлээс бид нар энэ мөнгийг гаргаж болох вэ гэвэл одоо зөндөө юм байна л да. Зөндөө л юм байна тий. Одоо жишээлбэл энэ ийм дүн байгаа байхгүй юу? Зөвхөн 20-с 26 онуудад тоног төхөөрөмжийн зардал 10.85 их найд 6 жилийн дотор бараг 11 их найдыг бид нар тоног төхөөрөмжөнд тавьдсан биш шүү дээ. Энэ бол одоо бүр одоо арай л их мөнгө байгаа юм л да. За дээрэс нь бид нар энэ татаас хөнгөлтүүд дээр бас реформын шинжтэй юм өөрчлөлтүүдийг хийх ёстой. Татаасуудыг. Жишээлбэл одоо 26 онд 2.1 их найдын татаас төлөвлөсөн юм байна. За энийг наривчлаад харуул 588 тэрбумыг төвчиж болохоор юм байна. Төвчиж болохоор ийм юм байна. За төрийн худалдан авалт. Эндээс бол жишээлбэл 300 тэрбумыг төвчиж болохоор байна. Энэ дотор нөгөө л жил болгоны авдаг компьютер орж ийн, автомашин орж ийн, тавилга орж ийн, програм хангамж орж ийн гэдэг ингээд. За алдагдaltaй төрийн өмчит компаниуд. За сая бол нөгөө бид нар татврын орлогыг голцоо яриад байна. За татврын бус орлогууд буюу зардлууд явж ийн те. Энэ жишээлбэл алдагдaltaй төрийн өмчит компаниудад нэмж хариулъя. Төрийн өмчит компаниудад бол алдагдaltaй ажиллаж байгаа дууд нь маш ихээр татаас өгж байна. Эндээс бол жишээлбэл бол одоо нэг 150-аас 200 тэрбумыг хэмнэж болж байна. За эндээс гадна орлого талаас бас бидэрт юм бүрдэнэ. Жишээлбэл одоо энэ 2.7 их найд гэдэг байгаа чинь худалдан авалт хийлээ гэж бодъё. Тэ худалдан авалт хийнгүүд нөгөө нөөтийн буюу хэрэглээний татвар гэд зүгээр ингээ механикээр бодоод үзэхээр 250 тэрбум. Энэ одоо иргэдэд үлдэж байгаа энэ 9% одоо мөнгөн дүн нь нөгөө миний хэлж байгаа шиг төрд өгөөд элсэнд цацсан ус шиг алга хизээж болохгүй. Энэ бол эргээд энэ эдийн засагт эргэлдээд явна. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөөтийн орлого болж орж ирнэ. 250 орчим тэрбум. За төдий чинээ нөгөө аж ахуй нэгжүүдийн чинь орлого нэмэгдэнэ. Энэ мөнгө чинь нөгөө төрлөө ороод алга болохгүй. Иргэд өөрөө дэлгүүрээс худалдан авалт хийгээд талхаа аваад, сүүгээ аваад, хүүхдүүд нь чихэр аваад ахын хэрээр нөгөө аж ахуй нэгж тодруулах өөрийн тэгш. За өөрийн тэгш тодруулъя. Танаас асуух асуултыг. За тэгвэл эхлээд татварынхнаас хариулчих дараа нь тодруулъя. 8 номер. За түрүү хэлсэн энэ хувь хүний орлого алган дотор бол 6 бүлэг тэгээд цаашлаад олон төрлийн орлогоудаас хамааралтай байгаа. Цалин өлсдөө гэхэд бол сая 22 мянган иргэн байна. Үйл ажиллагааны бизнесийн орлоготой 144 мянган иргэн. Хөрөнгийн орлоготой буюу одоо энэ түрээсээр одоо ноогдлаа шиг хүүгийн орлоготой гэр 2 сая гаруй хүн. Хөрөнгө борлуулалт шилжүүлсний орлого дээр 5,000 шууд ус орлоготой 72 мянган. Гихмичлийн ингээд 2.5 сая иргэний асуудал яригдсан. Нэлээ өргөн хүрээний энэ татврын асуудал хөндөгдөд байгаа. За энийг бид нар саяны хэлсэн 6 бүлэг орлогын асуудлуудаар наваад 9%-аар тооцоод үзэх юм бол цалин үлсэн дээр ихэд 2.2 их найдыг жишээ нь цалин үлснээс буурах жишээтэй. Үйл ажиллагааны орлогоос 36, хөрөнгийн орлогоос 206 тэрбум, хөрөнгө борлуулалт шимтгэлсний орлого 117 тэрбум, бусад орлого 193 гэх юм. Ингээд 2.7 бол ийм дүнгуудээр гарч байгаа. За яг дүүрэг сумд үе 330 сумдаар аваад үзэх юм. Гүйцэй. Тэгэхээр хувийн орлого албан дотор бол сум дүүргийн орлогыг бол бүрдүүлдэг, төсвийг бүрдүүлдэг. Тэгэд 330 сум 9 дүүргээр аваад үзэх юм бол доотл нь 19%, дээдл нь 71% төсвийг бүрдүүлдэг ийм чухал орлого байна. Түрүү нийлсэн
За татвар ерөнхий газраас нөгөө цалинтай холбоотой дэлгэрэнгүй нөгөө баг дундаа өндөр орлоготой тэрийг эргээд бичгээр өгсөн гэж байна. Өөрийн төв гишүүн тодруулъя. Тэгэхээр ялчгүй нэг юм бас судалгаатай харьцуулж байгаа юмнуудаа эргэж харахгүй бол нэг зөрүү яваад байна л да. Орон нутгийн төсвийн 80% одоо орон нутгийн төсвийн 80% нь татаасаар очиж байна гэдэг дээр аймаг нийслэлийн асуудал бас яригдж байгаа гэж бодож байна. Тэр судалгаан дээр. За яг хувийн орлогын албан дотор ч юм бол сум дүүргийн орлого шүү дээ. Тэгэхээр тэрүүгээр нэг ялгаж үзэх нь зөв бах байсан ашиглагч байд. Яг хэдөө байна. За энэ тасарсан орлогыг хэрхэн өгөх вэ гэдэг дээр бол анхаарахгүй болохгүй. Нөгөө талдаа надад тэр одоо за татварын ерөнхий газраас би судалгааг нь авч харж ээж бас энэ дээр дүгнж хэлэх нь зөв болов уу гэж бодож байна. За үнэхээр яг энэ хуулийн төсөл дээр засгийн газрын хурлын тэмдэглэлээр өгсөн тэр тэмдэглэл дотор байгаа судалгаанаас харахаар 71% нь өндөр орлоготой иргэд байна гэхээр энэ чөлөөсөн орлого маань эргээд нөгөө дотоод эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх худалдаа авалт болоод дахиад татвар өсгөх боломж нь биш болчих юм шүү дээ. Энэ нь эргээд гадагшаа гардаг мөнгөний урсгалаа нэмээд явчих юм шүү дээ. Өндөр орлоготой Өөрийн төв гишүүн. Тэндээс эхлээд юу авах вэ? Үгүй би дуусгач. За тэг. Өндөр орлоготой иргэдийн энэ орж байгаа орлого ер нь дотоод зах зээл дээр үлдэх нь бага байдаг шүү дээ. Бага дунд орлоготой иргэдийн нэмэлт орлого дотоод зах зээлийг тэлж дотооддоо худалдаа авалт болж идэг. Өндөр орлоготой хүмүүсийн орлого дандаа гадагшаа импортын худалдаа авалт руу, гадагшаага чиглэсэн худалдаа авалт руу явчихдаг. Тэгэхээр ийм байдлаар нөлөө үүсчих юм шүцтэй гэдэг боломжлол бас байна. Тэгэхээр энэ судалгаа тооцооллуудаа нэг сайн нягтлж шалгаж, ялангуяа үндэсний статистикийн газраас гарсан энэ судалгаануудыг татварын ерөнхий газраас гаргаж байгаа энэ тоо мэдээллүүдэд нягтлж үзэх юм зайлшгүй шаардлага байна гэж харж санал хэллээ.